ийм хонхроонууд буюу одоо сүүдэр үүсчихдэг байгаа. За тэр сүүдэр хонхроонууд нь тухайн хүнийг илүү овогтой ч юм уу илүү хөгшин шинжлэх нөлөө оруулдаг болохоор бид нар тэр хэлбэрийн засахын тулд тухайн газрыг дүүргэл дэмжлэгээ буюу филлер эсвэл коллаген үүсгчээр дүүргэж хэлбэрийн илүү оваал хэлбэр болгодог байгаа. Сайн байна уу? Доктор Чингүс эмнэлгийн эмчингүн байна. За өнөөдөр дүүргэл дэмжлэгээ буюу филлер эмчилгээний талаар танилцуулъя. Дүүргэл эмчилгээ нь өөрөө юу вэ гэх юм бол бидний хэлбэр засах эмчилгээ байгаа. Тэгэхээр дүүргэлтийг бид нэр голцоо филлер буюу гиалуроны хүчлийн тусламжаар хийгддэг эмчилгээ. Тэгэхээр нэгсэндээ бид нэр нүүрний хэлбэрийг зөв төрхтөө оруулж өгнө гэсэн үг. Тэгэхээр хаана хийгддэг вэ гэх юм бол ерөнхийдөө бол дух, нүдний доор, угалц, эрүү гэх мэт газрууд хийгдэж болно. Дүүргэлт гэж өөрөө юу вэ гэх юм бол хүний хүчрэлтийн явц ерөөдөө 35-аас дээш насандаа хүний нүүрэн доорох өөхөн эд, зөөлөн эд ерөөдөө бол багасч эхэлдэг. За тэрний үр дүнд яадаг юм бол ийм хонхроонууд буюу одоо сүүдэр үүсч эхэлдэг байгаа. За тэр сүүдэр хонхроонууд нь тухайн хүнийг илүү овогтой ч юм уу илүү хөгшин шинжлэх нөлөө оруулдаг болохоор бид тэр хэлбэрийн засахын тулд тухайн газрыг дүүргэл дэмжлэгээ буюу филлер эсвэл коллаген үүсгчээр дүүргэж хэлбэрийн илүү оваал хэлбэр болгодог байгаа. Филлерийн дотроо олон төрөл байдаг. За хагийн түгээмэл филлерийг бол бид нэр зөөлөн хатуу гэж хувааж болно. Хатуу филлерээр нь голцоо бид нар булчингийн доор буюу зөөлөн эдийн имплант маягаар жишээ нь эрүү томсгох, хамар өндөрлөх, хацар томсох, дух хэлбэржүүлэх баяр хийдэг бол зөөлөн филлерийг бид нэр урууланд жишээ нь уруулалт хэлбэржүүлэх, улуур томруулах хийгддэг гэсэн үг. Филлер нөрөө гиалуроны хүчээр хийгдсэн байдаг болохоор усыг тодорхой хэмжээнд өөрөө цуглуулах чадвартай болохоор хийгдсэн газраар арьс тодорхой хэмжээнд бас чиглэл авах боломжтой байдаг байгаа. Филлерийг ямар хүмүүс хийлгэж болохгүй вэ гэх юм бол филлерт ямар нэгэн байдлаар хашилтаа эсвэл автоиммуны өвчтөй хүмүүст филлерийг ерөнхийдөө бид нэр зөвлөдгөө байгаа. Филлер эмчилгээ нь ерөнхийдөө бол 6-аас 12 сар байрдаг. Тухайн хугацааны дараа филлер 100% шимэгдэж алга болдог байна. Филлер хийхээс өмнө тухайн газар мэдээж арьс нь өөрөө цэвэр байх ёстой, ямар нэгэн өрөвсөлт идээд өөрчлөлт хийгдэж байгаа талбай дээр байж болохгүй. Дээрээс нь мэдээж жинэмсэн хүн хийж болохгүй. Филлер хийсийн дараа ерөнхийдөө 5 хоногт ямар нэгэн байдлаар эрсдэлтэй спорт хийж болохгүй. Тэгээд хийлгсэн газараа ямар нэгэн байдлаар даралт хөвж болохгүй байгаа. Тухайн филлер сайн уу муу юу гэж хүмүүс асуудаг байна. За тэгэхээр филлер бол өөрөө бидний яадаг вэ гэх юм бол бактериас гаргаж авдаг бодис байгаа. Гиалуроны хүчтэй бид нар бактерийг үржүүлээд бактери тэр гиалуроны хүчийг ерөнхийдөө бол үйлдвэрлэдэг гэж ойлгож байна. Тэгэхээр тухайн филлер тухайн бактерийнх нь ямар нэгэн уурга хадгалагдаагүй байх юм бол тэр филлер нь хамгийн сайн филлер гэж үзэж болно. Филлер бол өөрөө яг юм ширхэг шиг бөөрнгийн шаарийн шигнүүд байгаа. Тэгээд тэр шаарийг бид нэр линк crossed linked буюу хооронд нь холбоостой байдаг. Тэр холбоос нь мөн аль маш цэвэр байх хэрэгтэй. Хэрвээ энэ хоёр хангацсан тохиолдолд филлер 100% тухайн үндэ шимэгдэнэ. Сүүлийн үед бас дүүргэл дэмжлэгийн дотор коллаген үүсгэж төрлийн тарианууд орж ирсэн байгаа. Коллаген үүсгэж тариан бол голцоо сүүн бэлтгэлээр хийгдсэн байдаг. За коллаген үүсгчийн давуу тал нь юу вэ гэх юм бол филлерийг бодвол тухайн хийсэн газраа биостимуляц болгож өгдөг гэсэн үг. Тэгэхээр юу вэ гэвэл коллагенийн үүсгэж өгдөг. Урт хугацаанд тэр тухайн хийгдсэн газрынхаа арьсыг ер нь бол залуужуулж хөвшилтийг удаашруулдагаараа онцлогтой байгаа.